Сайн байцгаана уу үзэг сонсогчдоо. Тархины алаас подкаст нэвтрүүлгийн маань сар шинийн дараах шинэхэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид сэтгэл зүйн зөвлөгөөтэй холбоотой тэр дундаа олон нийтийн дунд байгаад идэг асуултуудад хариулт өгөхөөр нэгэн хүндтэй зочин ирсэн байгаа. За та өөрийгөө үзэгчтэй танилцуулна уу? За сайн байцгаана уу. Намайг Дорж гэдэг. Сэтгэл судлаач мэргэжилтэй. Тэгээд би болохоор өнгөрсөн 3 жилийн хугацаанд босрлын сэтгэл зүйчээр сургуулийн салбарт ажиллаж байгаа. Сүүлийн хагас жилийн хугацаанд гэрээ сэтгэл зүйчээр би дагаад ажиллаж байгаа нэг юм хүн байгаа. Тэгээд сэтгцийн эрүүл мэндийн салбарт ажилладаг залуу мэргэжлүүдийн төлөөлөл гэж өөрөө танилцуулмаар юм уу? Мөн эрэгтэй сэтгэл зүйчдийн төлөөлөл тийм ер нь бол манай салбар нөгөө эрэгтэйчүүдийн хомсдолтой. Тийм тэгэхээр ер нь эрэгтэй сэтгэл зүйчдийн хорхон төлөөлөл байна. За тавтай баярлалаа. Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр үзэгчтэй ерөнхийдөө сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ гэхээр хүмүүсийн дунд нэлээдгүй ойлголт ерөнхийдөө байгаа. Гэхдээ түүнийгээ дагаад одоо тэр нь яадын, энэ нь яадын одоо би жишээлх юм бол манай найз над дээр ирсэн. Би яагаад чамаас зөвлөгөө авч болдоггүй юм бэ ч юм уу гэдэг асуултуудыг асуугаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр асуултуудад хоёулаа илүү хариулт өгөхийг чиглэе гэд таныг урьсан гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд ер нь сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ гэдгийг та үзэгчд маань тайлбарлаад өгөөч. За сэтгэл зүйн зөвлөгөөг нь айгүй олон талаас нь тайлбарлаж болохоор байна. Яг одоо ингээд асуунгууд тулгамдмаар айгүй том асуулт байна л та. Тэгэхээр хамгийн энгийнээр би нэрлэх юм бол бид нар ч ер нь өдөр тутам ч юм амьдралд маш олон сэтгэл зүйн асуудал тохиолдож байдаг. Уур бухимдал, хагцал, гуниглалч гэдэг юм. Тэгээ энийг нь одоо би физиологи өвдөл бид нар хаана өвж байгаа мэдээд эмчтэр очиж мэднэ. Одоо илэг бүр зүрхийн үедээ толгой өвдөд гэдэг юм. Тэнгүү сэтгэл бас юм мэрэгжлийн туслалцаа үйлчлэг авах хэрэгтэй байт юм байна л та. Тэгэд энэтэй сэтгэлтэй үүсч байгаа холбоотой асуудалтайгаар мэрэгчлэлтэнд нь холбогдож байгаа л ер нь үзүүл гэсэн үг. Тэгээд яг хуу энгийн харилцаанаас юугаар ялгаатай вэ гэхлээр тэнд мэрэгжлийн нарийн бэлтгэгдсэн хүн сэтгэл зүйд одоо сэтгэл зүйд тулгамж байгаа нарийн асуудалтай холбоотой үйлчлэгээ үзүүлж ийн гэж одоо ойлголмаар юм уу? Тэгэхээр нөгөө нэг зүгээр одоо юу орж ирээд байна гэхлээр сэтгэл гингүүд хүмүүсийн толгойд ч юм уу төсөөл нэг юм маш юм хийсвэр тэгээ бүр нэг юм тийм барьж хэмжиж болшгүй нэг юм төсөөлөгдөд байдаг юм шиг байна. Тэгэл нэг юм мэдрэмж хоосон утгагүй ч гэдэг юм уу те. Гэтэл мэдрэмж сэтгцэд өрн гэсэн систем байдаг. Энэ өрн гэсэн тогтсон бүтэц байгаа. Тэгээ энэнд ч гэсэн ингэж яг эмчилгээ тусламж үйлчлэг хэрэгтэй байдаг. Тэгэл яг өөрт үүсэж байгаа сэтгэл зүйн асуудлаа яг авах хэрэгтэй байгаа үйлчлэгийг авахгүй мэрэгчмээр очиж байгаа хэлбэр гэж одоо би хэлмээр санагдаж байна. Тусламж хүсэж байгаа илүү мэрэгжлийн хүнээс нь. Тэгэхээр тасаа ингэж хэллээ шүү дээ. Өөр тулгамдж байгаа асуудлаа мэрэгжлийн хүнээс нь тусламж авахын тулд мэрэгжлийн хүн дээр очиж байгаа. Гэтэл өвчнүүд ялгаатай байдаг шүү дээ. Жишээлх юм бол бөөр өвдлөө, нүүд өвдлөө. Гэхдээ би нэг л хүн дээр очидгүй шүү дээ. Тэгэнгүүт магадгүй гэр бүлийн асуудал, хосын асуудал, миний бага насны асуудал ч юм уу ингээд асуудлаас шалтгаалаад би өөр хүмүүсийг сонгох хэрэгтэй юу? Ер нь яадаг вэ? Яг хөө ер нь бол одоо асуудлаараа одоо мэрэгсэн сэтгэл зүйч тодорхой хэмжээнд байгаа. Тэрнээс гадна бас ингээд энэ салбар чи өөрөн гэсэн зөвлөгөөний онол урсгалд аяг өөрөө байдаг янз эмчилгээнүүд. Тэгэнгүүт одоо тухайн үйлчлэгчийн өөрхийн сонголтоос хамаарах юм байна. Нөгөө нэг одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд хүн очиод тэгээ сэтгэл зүйчтэйгээ тодорхой хэмжээнд удаан хугацаанд ингээд харилцаад эхлэхээр хүн ер нь нэг хүнтэй харилцаад удаад эхлэхээр нэг харилцаа холбоо үүсдэг шүү дээ. Нэг юм дараа дотн бид нар зүрдэг юм нэг юм бонд үүсдэг. Тэнгүү сэтгэл зүйчтэй ч гэсэн нэг тийм бонд үүсдэг байхгүй юу? Тэгэл тэр чинь ингээд эхнээс нь хамаг ингээл нүцгэлээл ингээд дийлгээд байгаа хэлбэр байхгүй юу? Ер нь бол. За тэгэнгүүт нэг хүн дээр очиод хамаг ингээл нүцгэлээ үзүүлчихэд дахиад эхнээс нь дахиад нэг өөр хүн дээр очиод хамаг юм нэхэр зарим хүнд болж байгаа хэцүү байдаг. Тэм учраас яг нэг тогтсон сэтгэл зүйчтэйгээ өөрийнхөө асуудлыг бүгд нэг яриа цаашаа яваад байдаг хүмүүс байдаг. Тэгэнгүүт яг хоо зарим үйлчлэгчтэйгүүд би яг энүүнгээр мэрэгсэн хүн дээр очимоор байна гэд хаадаг үйлчлэгч гэсэн байдаг л гэж бодож байна. Одоо ингэ би практик дээр харах юм бол ууг гашуугаар ч юм арай мэрэгсэн сэтгэл зүйч байна. Яг энэ талаар арай л нарийн судалдаг зөвлөгөөчсийн талаар арай сайн өгдөг. Тэнгүүд гэр бүлээр нарийнсан сэтгэл зүйч байна. За тэгэнгүүт би одоо чинь өөрөө бол ерөөхдөө өсвөр насны хүүхэд болон насан туршид ажилладаг хүн. Тэнгүүд бүр яг бага насны хүүхэдтэй ажиллах гэхээр энэ чинь тусдаа арга техник шал өөр усаал авчиж байгаа байхгүй. Тэгэхээр би бага насны хүүхдүүд рүү бас бүр айхтар яг шаардлага үүсээг бол ордоггүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг талаасаа мэрэгшил гэж байна. Нарийн мэрэгч салбар байна. Нөгөө талаасаа тухайн үйлчлэгчийн өрнө сонголт байна л гэсэн үг. Тэгэхдээ миний хувьд бол баг өөрийнхөө харсан практик дээр хандаж хэлэх одоо тулгуурлаад хэлэхэд нэг сонгосон сэтгэл зүйч үнэхээр сайн одоо харилцаа холбогдсон бол тэр үнтэйгээ цаашаа явах явсан жишээнүүдийг л би мэдээд байна л та. Тэгэхээр миний сая таны тайлбарснаар ингээ ойлгоход
тухайн үйлчлүүлэгчийн наснаас хамаарат нас руу чиглэж одоо ажилтдаг сэтгэл зүйчд байдаг бол нөгөө талдаа нөгөө уй гашуу хос гэж байгаа шиг асуудлаас нь хамаарат бас чиглэж ажилтдаг сэтгэл зүйчд байдаг. Тэр сонголт маань манай үйлчлүүлэгчд байгаа гэж ойлгож болох нь шүү дээ. Тэгээ ер нь бол тэгэхээр ер нь зөвлөгөөнд очихоос өмнө одоо сонсогчдод маань юу вэ гэхлээр одоо тухайн сэтгэл зүйчийг нарийн судлах хэрэгтэй гэсэн. Юу вэ гэхлээр та ингээд очоод өөрөө маш нарийн нандин бүх зүйлийг дийлэх гээд очиж байгаа. Зарим тохиолдолд бүр хамгийн сайн найздаа ойр дотны хүндээ хилээгүй нууцудаа хүртэл нээх гэж очиж байгаа гэсэн үг. Тэр ийм нарийн нандин өөрийнхөө хэсгүүдийг нээх гэж байгаа хүний хинбэ гэдэг нь асуудал хэрэгтэй. Судлан гэдгээр би юу хэлээд байна гэхлээр одоо бидний мэдэх боломжтой зүйлэл ялтчвал боловсролын түвшин. Хаана ямар сургууль төгссөн бэ? Хэдэн жил ажиллаж байгааг CV-г нь бид нар мэдэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр би одоо сонсогчдод хэлэх гэж ер нь бол та сэтгэл зүйчээ сонгох жоо болвол та тэр хүний одоо CV буюу тэр мэрэгсэн салбар мэдээллийг нь авах бүр хэрэгтэй байдаг шүү гэж хэлмээр. Өөр манай одоо сонсогчдод сонирхолтой байгаа хэл та сэтгэл зүйчтэй уулзъя гэж бодцсон явжлаа. За тэр хүний боловсролыг харах юм байна. Өөр ер нь юуг харах хэрэгтэй вэ? Магадгүй уулзж байгаа газар ч юм уу одоо тийм одоо ярианууд явдаг л та одоо кофе шопд уулзсан ч юм уу тий. Тэгэхээр өөр боловсролоос гадна юуг харах хэрэгтэй байд юм бол? Боловсролоос гадна мэдээж хэрэг туршлага харагдах байх. Тэр хүн яг хэдэн жил ажилласан бэ гэдэг. Яг одоо мэрэгчлэрийн хэдэн жил ажилласан бэ гэдгийг та мэдэх хэрэгтэй. Хаана ажилласан бэ? Тэгээд дээрэс нь хувийн офстэй бол аягүй сайн байна. Тэгээд энэ сэтгэл зүйн үйлчлэгч өөрийн тогтсон норм стандарттай байгаа. Одоо юу вэ гэхэлэр тэр өрөөг яагаад тусад нь гаргаад байна гэхэлэр тэр орчинд оруулаад одоо эмнэлгийн өрөөнд орж байгаас ялгаагүй байхгүй. Одоо эмнэлгийн өрөө бол маш юм цэвэрнэн бактери байхгүй, юм цэвэрлэгч орчин байх хэрэгтэй шиг сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө хүн илүү тайвширхаад сэтгэл зүй доктортой байхад илүү тайван байхад зориулагдсан байдлаар аль болох тохижуулдаг. Бид нэр одоо нөхцөл боломжтой тааруулаад тэр өрөөнд ч гэсэн өөрөө тусдаа зориулалттай байдаг. Гэхдээ яг одоо гэдэг манай сэтгэл судлалын салбар өөр маш залуу мэрэгжлийн салбар байна Монгол улсад. Би буруу санааг бол Монгол Улсын их сургуулийн анх сэтгэл судлаач мэрэгжилтнийг бэлдсэн 90 оны сүүлчиг санагдаад байна. 97 8 гэж би санаад байна. Буруу санаж магадгүй. Тэгэхээр нэг 25 6 7 жилийн л нэг түүхтэй болчихж байгаа хгүй дүн гэж анх бэлтгэснээс хойш. Тийм тэгээд цааш нь ингээ ярих юм бол манай салбар одоо яг мэрэгчлэтнүүд маань хангалттай ингээд хүүхдсэн материалыг баасруулж ажиллахгүй байна л та. Тийм. Тэгэхээр яг энээс шалтгаалаад манай зарим мэрэгчлүүд кофе шопод өгөхөөс ч юм уу өөр аргагүй нөхцөл байдлаар үүсэж байгаа болов уу гэж хараад байна. Тийм. Тэгэхээр яг хөө мэдээч хэрэг энэ шаардлагуудыг харах хэрэгтэй. Гэхдээ би зүгээр эцэстээ хамгийн чухал зүйл юу вэ гэхлээрээ өстой дахиад боловсрал тэгээд яг практик дадлага туршлага хоёрыг амар сайн харах хэрэгтэй. Тэгээд яг би энийг яаж харах боломж гэсэн мэдэхгүй байгаа гэсэн тэр хүн хэр ёс зүйн кодексээ баримталтай хүн байг нэг ус харах шаардлагатай. Тийм ер нь бол одоо чинь ёс зүйн кодексээ баримталтай хүн чинь би чинь кофе шоп түнхээр аргагүй болох юм бол дүүжлэгчд тайлбарлана. Уг нь зөвлөгөө ингэж явах одоо болно. Одоо ёсгүй байдаг. Гэхдээ би тэр өнөөдөр нөхцлөө шалтгаалаад энэ нөхөөсрөө аргагүй байна. Танд зүгээр үү гэдэг ч юм уу. Ийм байдлаар ёс зүйтэй сэтгэл зүйчд бол нөхцөлийг бүрэн тайлбарлаж өгөх хэрэгтэй өвлөлөгчд. Тэгэхээр энэ гурван зүйлийг би их нийлж харах хэрэгтэй гэж үзмээр байна. Тийм. Тэгэхээр одоо за яахчихсан маа мартчихлаа. Ороод ирэхээр та бүхэн үлээж ярих болно. Тэгэхээр ер нь бол аль ч одоо мэрэгжлүүдэд ёс зүйн дүрм стандарт гэж байгаа. Гэхдээ үүний сацуу нөгөө тухайн нөхцөлдөө хэр хөгжиж байгаа вэ гэдг нь одоо ажиллах нөхцөлийг хэр бүрдүүлж байгаа вэ гэдэгт хамааралтай хана шүү дээ. Тэгэхээр ингээд аль алийг харгалзан үзнэ. Гэхдээ хэрвээ та сэтгэл зүйчийг зорж байгаа бол аль болох одоо хувьдаа офистэй боловсралтай хүмүүсийг сонгох нэ гэж ойлгож болох юм. Гэтэл хүмүүсийн дунд ийм яриадаг. Магадгүй хоёулаа ингээ найзуудайлаа гэхэд би тань дээр очиж зөвлөгөө авъя. Гэхээр яагаад болтохгүй юм бэ? Энийг манай үзэгчдэд тайлбарлаад өгөөч. За ингээнээр сэтгэл судлалт ингээ дүр гэж дүрийн онол байгаа. Одоо жишээ нь би гэртээ аав ээж хавьд бол хүүхэд нь дүүнэрийн хавьд ах нь одоо найзуудтай уулзахаар найзын дүрд ингээ хойлож аваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүний сэтгэц өөрөө нэг олон дүрийг хольж чадаадаг юм байна л да. Жишээ нь одоо нэг юм бид шүү дээ. Найзуудтайгаа хамтран ажиллаад нэг юм яг буюу сериозны ажил хийх гээд ингээд сонгоод ингээд жоо хайлаа ярьсан. Ой гэдэг байгаа юм. Ингээд дүрийн хүмүүс ялгаж чаддаг шүү дээ. Найзтайгаа найз шиг очих гэдэг. Тэгээ тийм учраас ажил дээрээ би бол ажлын харилцаатай байна гэдэг хүмүүс ч байдаг. Хойлох гэдэг учраас. Тэгээд нөгөө нэг яг хүн нэг дүрээрээ байж тэр дүрийн ажлыг хийх гэдэг юм байна л та. Тэгэхээр тэгэнгүүт одоо чинь
ажил дээрээ одоо ингээд харилцаагаа холж байгаа хүмүүс чинь тэгээ бүр сэтгэл зүйн зөвлөгөөн дээр сэтгэл зүйчийн дүрээр харна гэвэл амар хэцүү. Хүний сэтгэц өөрөө тийм олон дүрийг юм салгаж чаддаггүй юм. Холчоод байдаг. Одоо хишигт гэдэг хүн найз нь байлаа гэхэд хишиг сэтгэл зүйчээр очиход найзаа гарах гэдэг байгаа байхгүй. Сэтгэл зүйчийг юм биш. Нэг ийм тал байна. Нөгөө талаасаа би шинэ юу зөвлөмөр байна гэхээр одоо чинь за би эрэгтэйчүүд эмчтэр очлаа, эмэгтэн байгаад эмэгтэйчүүд эмчтэр очлаа гэдэг ингээл нүцгэлэн штэ. Ингээл хамаг бие харуулж үзүүлэх хэвээр. Тэгээ тэнгуү тэр чинь нэг юм жоох эвгүүцсэн эцсэн мэдрэмж байгаа штэ. Тэнгуут магадгүй би олон нийтийн газар явж агаад дараа нөгөө эмчтэйгээ тааруул. Дахиад нэг эцсэн мэдрэмж ингээд төрөж тэр хүн миний биеийг харчаад байгаа чинь. Яг энтэй ижилхэн хүн нууцаа нийчгэрээ энтэй төстэй мэдрэмж авч байгаа байхгүй юу? Энэ хүн миний бүх нууцыг мэдж байгаа гэдэг мэдрэмж байгаа. Тэгэнгүүт яг тэр одоо тэр ярьсан сэтгэл зүйчийг харахаар энэ дахиж хөндөгдөд байх магадaltaй байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөдхийн сэтгэл зүйч найз нэрт харуул хувийн тэр хоёрын хоорондын харилцаанд тэр хөндөгдөж гарч ирэх магадaltaй. Тэгэхээр энэ мэтчлэн олон шалтгаан байгаа. Гэхдээ эцсийн зэгтээ зүгээр яг яагаад энэ дүрэн байдаг вэ гэхээр үйлчлүүлэгчийг хамгаалах гэж л байдаг. Сэтгэл зүйн үйлчлэгээ гэдэг өөрөө юм нарийн динамиктай маш олон асуудлуудыг хүндсэн гэдээ хэлсэн шүү дээ. Тэр энтэй холбоотойгоор нөгөө хүний сэтгэл зүйн нарийн утсыг нь хөндлөж идэг учраас хэдийгээр сэтгэл зүйч өөрөө тэр үнийг одоо нэмж гэмтээгээд байгаа биш ч гэсэн тэрийг одоо өөр газар хөндлөх нэмэлт гэмтлийг бий болох боломжтой гэмээр юм уу? Тэр нэмэлт гэмтлээс нь хамгаалах гэдэг юм шүү. Тийм гэсэн. Тасаа хэлэхдээ нөгөө үйлчлүүлэгчийг л хамгаалах гэдэг юм гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нь яг юунаас хамгаалах гэдэг гэсэн. Ер нь бол сэтгэл зүйн үйлчлэгээ өөрөө түрүүн хэлсэнчлээ нэг юм нарийн утсыг хөндөж байгаа. Тэнгүүд энтэй нэг юм шилэн бөмбөлөгтэй харилцах юм шиг процесс болдог гэмээр юм уу? Маш нарийн зөөлөн одоо дээд зэргийн анхаарал боломжтой баг юм нэлэх хүүхд тэрж байгаа юм шиг процесс гэж тайлбарламаар юм сэтгэлтэй харилцахтаа. Тэнгүүд яг сэтгэл зүйн зөвлөгөөг одоо бүр ингээд хүн рүүгээ явахаараа үйлчлэгч маш их нэмзэг болдог гэмээр юм уу? Тэрэнд маш их нарийн нюанстай бүр ингээд заримдаа харц дуу хоолойны өнгө хүртэл маш их мэдрэмжтэйгээр гарч ирэх хэрэгтэй болдог гэсэн үг. Тэгэнгүүт сэтгэл зүйч тухайн үед юм маш их хэмжээний одоо энерги ирч хүч анхаарлыг зориулж яж тэр төвшөнд очиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ ингээд үйлчлэгээ дуусаад одоо хэвийн одоо бид орж ирэнд орж дээр ирээд тэгээд тийм байж захта найзын харилцаан дээр байхдаа би байг тэр анхаарал төр байж чадахгүй шүү дээ. Миний амнаас санаатай санаандгүй үг гарна. Тэнгүүд нөгөө хүн маань жишээ нь энэ миний сэтгэл зүйчийн амнаас биш миний найзын амнаас гарч ийн гэж хүлээж авахгүйгээр миний сэтгэл зүйчийн амнаас гарч ийн гэсэн байдлаар одоо санаандгүй гарсан сул үгийг ч юм уу өөртөө ингээд өвдөлт болгоод авчих боломжтой гэж тайлбарламаар юм уу? Одоо чинь тоглоомоор ч одоо ямар харамч юм бэ ч гэдэг юм уу? Чи одоо ингэ үгтэй чинь тэнхтэй тахтай юм гэдэг ч юм уу. Найзуудын харилцааны энэ зүгээр байсан бол тийм эмзэг одоо өвдөлттэй талаа харуулсан хүн чинь яг сэтгэл зүйчийн маань үг гэж хүлээж аваад хамбал энэ үрээрээ өвдөлт болчихно гэсэн. Гэдэг нь ойлгож байна уу? Тийм. Тэгэхээр ийм байдлаар харилцааг хооронд нь хольж болохгүй гэдэг одоо нарийн стандарт ёс зүйн кодыг бид нарт ер нь сургадаг гэсэн. Нөгөө хамгийн ихэнд дурдсан нөгөө бонд хэл хязгаар юм шүү дээ. Хүрээ зурж өгч байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр ер нь бол нэг талаас үйлчлэгчийг хамгаалж, нөгөө талаас сэтгэл зүйчийг хамгаалж байгаа хэлбэр. Одоо хүн гэдэг тодорхойлсон сэтгэл зүйчээр орж байгаа шүү дээ. Тэр сэтгэл зүйч өөрөө мундаг мэрэгчлэн байлаа ч гэсэн тэр олон дүрийг ингээд байнга ялгаад байна, салгаад байгаа гэсэн. Тэгэхээр бидний харилцаа үргэлжийн ухамсартайгаар явдаггүй. Тийм. Ер нь бол хүн ингээд нэг юм чөлөөтэй тайвнараа байж яг хүн өөрөөрөө байхдаа ингээд энүүтэй юу гэж харьцах уу, юу гэж лэх үү гэдэг талгаа ажиллахгүй шүү дээ. Тэр үед хүн аяг тайв өөрөөрөө байдаг. Тэгэхгүй тэгээ баян ухамсар ажиллаад ингээд юу гэж лэх ингэж болох уу болохгүй байна уу гэдэг нь хүнийг маш их ятрааждаг гэсэн. Одоо хин нэгэн сэтгэл зүйчтэй уулзъя гэж бодсон байлаа гэж үтэй л та. Тэгэнгүүт сэтгэл зүйчтэйгээ цаг тавуулчаад цаас би юу бэлдэж очих хэвээр бол гэдэг бодлол орж ирдэг гэх хүмүүс хуваалцчихсан байхгүй. Би ингээ ярих юмаа жирийтлэн бичих хэвээр юм болов уу? Яг юу бэлдэж очих хэвээр юм бол гэх. Тэгэхээр сэтгэл зүйчтэй уулзахын тулд ямар нэгэн бэлтгэл гэж байдаг уу? Яг одоо үйлчлэгчийн зүгээс айхтар бэлтгэл гэдэг юм бол орж ирэхгүй байна. Гэхдээ хүн өөрөө юу хэрэгтэй гэж бодсон тэрийг хийх хэрэгтэй байх. Одоо жишээ нь заримдаа хүмүүс ирээд нөгөө нэг яг цагын тулаа суунгууд ингээд сандарна. Тэр чинь анх удаа хийж байгаа процесс. Тэгээ тийм догтлол бас мэдрэгдэнэ. Тийм айц. Тэгээ ер нь бол хүн тэр үйлчлэгчийн сандал дээр очихоос маш олон шатыг даван тулж очдог. Хүн ингээл ер нь л сэтгэл зүйчээр очт юм уу гэд очдог хүн айгу цөөхөн. Яг нь соёлын асуудал зөндөө л олон нөлөөлж байгаа. Гэхдээ ингээд сэтгэл зүйчээр очимоор санагдана. Очие доо гэж бодно. Хүнээ олъё доо гэж бодно. Тэгээд орхин тэгж байгаа нэг хайн тэгснэ хүнээ олчлаа гэж бодно. Тэгснэ цаг авах юмсан гэж бодно. Гэж мэгээр ингээд айгу олгончтай гэдэг. Тэгээ бүр ингээд цаг авсныхаа дараа амар олон хүмүүс ингэж үйлчлэгч минь хэлж байсан. Яг ингээд цагийн толгойд
Би ер нь зүгээр юм шүү. Яг би юугаар зөвлөх авах вүлээ гэж мэгээд айгүйх олон штыг давж иж ирдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол тэр сандал дээр суусан хүн өөрөө маш олон зүйлийг давцаагүй мундаг хүн гэж хэлмээр байна. Тэгээд яг зарим тохиолдолд сандардаг учраас та өөртөө ингэ санагдаж байгаа. За би энийг л ярихыг хүсэж байна гэдэг зүйлээ тэмдэглэхэд буруу зүйл байхгүй. Тухайн үед сандралаас л мартчихад байдаг учраас. Тэгээд тэрийг харж байгаа би энийг ярихыг хүсэж тэгээ ярьж болно. Хэрвээ тэх нь надад тохгүй байна гэх юм бол та зүгээр ирээ суухад л хангалттай гэсэн үг. Та одоо шалгалтанд орохгүй. Та хэнийг нэр дүгнүүлэх гээгүй. Та тэнд сэтгэл зүйн дэмжлэг авах гэж очиж байгаа нэг талаас. Тусламж үйлчлэг авах гэж очиж байгаа. Өөрөөрөө ойлгох танд бол очиж байгаа. Тэгээд өөрөөрөө ойлгох гэж байгаа хүн чинь нэг юм концертт орох гэж байгаа юм шиг асуу шалгалтанд бэлдэж байгаа юм шигээр бэлдэн гэдэг чи өөр юм зөрчилтэй болчихж байгаа. Тийм сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг үгтэй холбоотой одоо чи надад төрж байгаа мэдрэмж өгөх гэхээр юм тайван юм аюулгүй өөрөөр мэдрэмж. Ийм мэдрэмжийг одоо мэдрэхээр очиж байгаа гэж нэг талаас тайлбарламаар юм уу? Одоо тийм зүйл рүү тэмүүлж байгаа хүнд одоо айцтайгаар бүрийн дүгнүүлэх гэж байгаа юм бэлдэнэ гэдэг нь надад бол тохирч санагдахгүй байна. Гэхдээ дахиад энэ бол хувийн өөрхөн бэлтгэл нь одоо сонголтын асуудал. Эсвэл таныг хэлсэн чинь бас яг би сэтгэл зүйчдээс уулзчихсан байхгүй юу? Тэгэхэд яг анхны удаага нэрээ догтлол мэдэрсэн юм байна. Тэгээд яах бол юу болох бол гэдэг айгу сониучрах байж исэн. Айгу сониучсан хөдөлсөн гэх үү. Тэгээд дээрэс нь би нэр яг хаанаас нь эхэлж ярих хэвээр бол бүр бага наснаас эхлээд ярих хэвээр бол эсвэл яг одоо надад ямар байгаагаа би ярих хэвээр бол гэдэг бодлууд нэр нь төрсөн юм байна. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөөг ингээд айгу тайван гэл ингээд төрслээд хэлсэн чинь надад яг өмнө нь сэтгэл зүйчтэй уулзчихсан дүр зургууд толгоонд орж ирж байгаа байхгүй юу? Нэрэл үнэхээр тайван, итгэж болмоор санагдсан. Тэгээ мэдээч яриг хүн болгонд яриаггүй зүйлээ би тэнд очиж ярьж байгаа шүү дээ. Гэтэл тэнд итгэж болоод итгээд ярьж болмоор санагдсан учраас би тэнд ингээд гаргасан. Хэрвээ тэр сэтгэл зүйч маань надад тийм дулаахан итгэхүйц мэдрэмж төрүүлээгүй бол би бас тэгж гаргаж ярихгүй байх байсан баха гэж бодогдож байна. Тийм тэгэхээр энэчнээс ингээд харах юм бол сэтгэл зүйн одоо зөвлөгөөнд итгэлцэл аягүй чухал. Итгэлцэл тогтно гэдэг нь өөрөө тодорхой хугацааг бас аавна. Энэ магадгүй эхний зөвлөгөөгөөр явна гэдэг нь бол аягүй нэг юм yes гэмээр нэг юм маш амжилттай явсан тохиолдлууд энэ нэг. Тэгэнгүүт цаашаа 2 3 дахь уулзалтан дээр шинэ итгэлцэл тогтож болно. Итгэлцэл гэдэг одоо чинь зүгээр инженеэр нэрлэж юу вэ гэхээр бид нэр ингээл шинэ газар очиод нэг хүнтэй танилцал танилцсан дээрээ ингээл итгэдэггүй үстэй. Ингээд итгэнэ гэдэг нь өөр юм. Натурал бус юм хүчилсэн одоо санагдсан юм юм уу? Яг хуу тийм гой санагдсан байх үүсэхгүй шүү дээ амьдрал юм чаа. Гэхдээ дийл нэг тохиолдолд бид нар танилцсан дээрээ итгэл хамаагүй мараад танилцсан дээрээ ингээл дотны байна гэдэг үл юм. Натуралны биш. Тэр хүнийг танин энэ хүн хин бэ? Энэ хүн юун сонирхолтой юм бэ? Энэ хүн ямар зан характертай юм гэдэг ингээд харилцааны явцад нэг юм бид нар бүмний гүндээ нэг юм энэ хүнд итгэж болох юм байна гэдэг нэг юм шийдвэрийг дотор гаргадаг. Тэгэхээр толгоогоороо бодож биш нэг юм мэдрэмжийн төвшин шүү. Тэгээд бид нар найзалдаг юм шиг байна харилцаанууд дээр. Яг ойр дотн болдог. Энтэй ижилхэн сэтгэл зүйн зөвлөгөөн дээр ч гэсэн зөвлөгөөний яг энэ дээр нь гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ яг тэр яриа уурсаад өөрийгөө нээгээд ингээд урсгал явагдаж байх үед хаана ихтэй нэг мэтгэлэл тогтцсон байдаг. Тэгэд улам бүр энэ хүнд юмаа нээж ярмаар улам бүр ингэсэн штэ гэд ярмаар нэг юм. Өмнө нь байсан тогтсон байсан юм ханнууд нураад хаалганууд нэгдэд тахтаа төстэй. Үзэгдэл юм. Тэгэхээр манай сонсогчдоос жишээ нь ингээд сэтгэл зүйчээр очих маш том зоргийг гаргаад тэгээ том зоргийг гаргасныхаа дараа үүшэл сэтгэл зүйчээр очиж үзээд нэг зөвлөгөө явсны дараа ч юм уу юу би ингээд олигтой гоё болсонгүй штэ гэж тохиол болно. Энэ ингээд 100% өстой гоё болноо. 100% ингээд нэгэд байгаа зүйл юусаа биш. Эхний зөвлөгөө танилцах шат. Эхний 2 3 удаагийн зөвлөгөө танилцах шат гэж болно. Тэгэхээр энэ дээр магадгүй зөвлөгөө таны сэтгэлд хүрээгүй байж болно. Тэр ихтгэлцэл тогтоогүй байх нь өөрөө хэвэн шүүл гэдэг хэлмээр байна. Нэг талаас нөгөө талаас одоо энэ дээр толгой дахиад ороод ирчлээ. Сэтгэл зүйчээ олно гэдэг айгүй нэг сонирхолтой процесс. Өөрт тохирох сэтгэл зүйч олно гэдэг тийм. Одоо чинь гадны одоо Америкт ч юм уу сэтгэл зүйчээ хаахад ингээ сайтууд байгаа шүү дээ. Ингээ сэтгэл зүйчээ хайдаг платформ агай их болсон байлээ. Тэнгүүд энэчнээс хүмүүс сэтгэл зүйч ингээ хайж болт юм байлээ. Одоо жишээ нь юу гэдэг ганц бие байх ч гэдэм үү. Бүр ингээд
ясамдс ч орж ирж болдог. Сэтгэл зүйчтэй тавьж байгаа шаардлага. Тий. Бүр ингээ хайж болд юм байл ингээд бүр ингээ хар арстан байх ч гэдэг юм уу, шар арстан байх, Аз хүн байх. Тэгс нэм гэрэлсэн байх, ганц би байх гэдгийг харж болно. За тийм бүр шашин чөтлөг орж ирж болдог. Болно юм лээ. Тэгээд тэгснэ бүр ингээд бэлгийн чиг баримжаач орж ирж болдог. Одоо зүгээр энэний цаана юу яваад байна гэхлээрээ одоо үйлчлэгчийн зүгээс энэ хүн надтай ижлэхэн туршлагыг туулсан бол миний мэдрэмжийг илүү сайн ойлгоно л гэдэг зүйл яваад байгаа юм шиг байна. За гадна талаас нь орж болно. А тэнгууд энэ шаардлагуудын аль нь ч тэнцээгүй хэрнээ таныг бүр юм ойлгосон холбоог үүсгэж болно гэдэг юм. Тэгэхээр ингээд би бол зүгээр юутай зүрх туртай байх хэрэг юм. Найзаа олно, тийм хосоо олно гэдэг чинь ингээд нэг юм одоо би хичээгээд ч юм олж болдог зүйл бас биш шүү дээ нэг талаас. Нэг мэдрэмжийн асуудал юм юм уу? Яг сэтгэл зүйчтэйгээ холбоо харилцаа тогтооно гэдэг нэг юм баг интэй төцөө санагддаг надад бол. Тэр сэтгэл ингээд нэгдэн юм таарч тохирно гэдэг нэг юм тохирлын асуудал шиг нэг. Сая одоо захиалдаг платформ дээр бүр шашинтай холбоотойгоор шаардлага тавьдаг байна шүү дээ. Гэтэл ийм юм сонирхолтой санагдаж байна л да. Тухайн сэтгэл зүйч өөрөө ямар шашин шүтдэг байх нь зөвлөгөөнд нь нөлөөлдөг болов уу? Эсвэл энийг юугаар хязгаарлалт юм бол? Яг уу. Дахин нэг зүйлийг тодорхойлоход би яг одоо санаж байгаараа сайхан хэлчихлээ. Гэтэ баг байдаг санагдаад байна. Гэтэ яг энэ асуултан дээр хэлэхэд манай мэрэгжлийн яс зүүн кода гэсэн шашин шүтлийг хамаарахгүйгээр зөвлөгөөх ёстой гэдэг зүйл байгаа. Ер нь бол нэг зүйл юу вэ гэхээр сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд ороод би сэтгэл зүйчийн сандал дээр суухад би байхад бэлдэг байхгүй. Би хувьдаа ямар итгэж хэмжилтэй байх. Би юг үнэн гэж боддог байх. Би юг чухал гэж боддог байхт нь хамаагүй болно. Би тэнд оршихоо байлна гэсэн үг. Цэвэр тэр үйлчлэгчийн үйлдэл нь тэр хүний сэтгэл дотор юу болоод байгааг би тойшиг тусгаж харуулахаар л тэнд үлддэг гэсэн үг. Тийм. Бидний мэрэгжил тавьдаг хамгийн чухал шаардлагуудын нэг нь хүнийг ялгарлан гадуурхгүй байх, хүнийг байгаагаар нь ойлгох гэдэг нэмэр шаардлага байдаг. Тэгэхээр ер нь бол эцсийн цэгтээ юу гэхлээрээ би ямар ч шашинтай байхаас үл хамааран, үйлчлэгч ямар ч шашинтай байхаас үл хамааран би тэр хүн үйлчлэгийг үзүүлэх ёстой. Энэ бол мэрэгжлийн шаардлага. Тийм. Тэгээ нэг юм манай мэрэгжлийн гоё нь маш их хэмжээний хүлээн зөвшөөрлөдөг. Хүнийг байгаагаар нь зөвшөөрөө гэдэг итгэл үнэмшил бид нарт байдаг нэг гоё. Тэгэхээр одоо би буддын шашинтай юм чи магадгүй буддын шашинтай сэтгэл зүйч намайг илүү ойлгоно. Би христ шашинтай юм чинь яг тийм итгэл үнэмшилтэй хүн намайг илүү ойлгох бах та гэдэг одоо хүлээлтээс илүү тухайн сэтгэл зүйч өөрөө тэр нөгөө нэг ёс зүйн код хэр баримталж чадчихэв үү гэдгээс хамаараа тэр хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь шүү дээ. Тийм үү. Магадгүй сая таныг шашин гэдээ ярьсан чинь тухайн нөгөө нэг сэтгэл зүйч сонгох гэдэг хүн маань өөрөө ямар итгэл үнэмшилтээс хамаарат сэтгэл зүйчээ тэрнтэйгээ холбож хайж магадгүй гэдэг бодолсоо орж ирсэн байхгүй юу? Тэгээсээ танаас асуулаа. Тийм гэхдээ яг хөө ер нь бол одоо ингээд энийг ярингууд надаа ингээд төрж байгаа мэдрэмж амар том асуудлыг хөндөд байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй битэрийн ярьж байгаас ч илүү гүн гүнзгий асуудал байгаа юм чи ингээд маш өндөр түвшний асуудал шүү дээ. Тийм тэгэхээр хүн болон бас өөрсдийнхөө дүгнэлтийг бахал гэж бодож байна. Тийм. Тэгээд яг хуу бас нэг юм байдаг нь сэтгэл зүйч үнэхээр чадвар нь дутах ч юм уу тий. За чадвар дутах байж болно. Аль эсвэл тухайлчлэгчтэй юм холбоо тогтохгүй байх тохиолдол байж болдог. Гэмшлэнгээр одоо энэ зүйлс төр сэтгэл зүйч өөрөө эргээд үйлчлэг үзүүлэхгүй байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэрийг тайлбарлах хэрэгтэй. Яагаад чадахгүй байгаа гэдэг. Одоо үйлчлэгч танаас бус миний хувийн одоо мэрэгчлэлтний асуудлаас болоод битэрийн зүйлээс ашиглах болох боломжгүй байна гэдгийг би тайлбарлаж хэлж болно. Энэ нь нэг талаасаа би өөрийгөө хазаарлаж байгаа хэлбэр, нөгөө талаасаа бас үйлчлэгчээ бодож байгаа хэлбэр. Одоо сэтгэл зүйн үйлчлэгэнд конгруент чанар гэдэг нэг ойлголт байгаа. Тэр нь юу вэ гэхлээр үннээр орших гэж байна. Өөрөөр хэлбэл би яг дотор мэдрэгдэж байгаа үнэн юм үйлчлэгчтэй хэлэх ёстой. Үннээрээ байх ёстой гэдэг зарчим байдаг байхгүй. Энэ нь бол үннээрээ л байх ёстой зарчим. Тэгмэд би дотор энэ зөвлөгөөнийг л болохгүй байна да гэдгийг мэдээд гараа үйлчлэгчтэйгээ зүгээр харилцаж яваад байгаа нь өөрөө нэг юм хоёр нүртэй гэмээр юм уу? Тэр миний мэдрэмж үйлчлэгч бас мэдэх хэрэгтэй. Ягаад гэвэл тэр хүн цагаа гаргаж байгаа, тэр хүн мөнгөө гаргаж байгаа, тэр хүн мэрэгжлүүлэх авах гээд ирж байгаа байхгүй. Тэр энийг би бас үнээр нь хэлэх хэрэгтэй байна. Тийм. Тэгэхээр нэг юм зүйл бас байгаа. Тэр нөгөө зохицол ярьлаа штэ тохирч болно үгүй болно. Тэгэхээр би хин нэгэн сэтгэл зүйч хайгаад уулзлаа гэхэд одоо үл тохирох байдал гарч болно гэсэн үг. Болно. Тийм үл тохирох байдал гэдэг нэг юм нэгдээд байгаа юм шиг нэгдэхгүй байгаа юм шиг нэг юм хоёрдмал мэдрэмж гэж одоо би зөвлөмөр юм уу? Тийм тэгвэр ийм зүйл тохиолдож болдог. Амьдрал дээр ийм зүйлс байдаг.
Тийм зүгээр би яагаад энийг ингэж хэлээд байна гэхээр сэтгэл зүйн зөвлөгөө одоогоор нэг юм сонирхон байна л да. Шинэхэн байна. Хүмүүс айгүй их юм шохоорхож байна. Юу гэдэм юм бол яа гэм бол яг юу болоод дуустай юм болж гэдэм юм. Тийм тэгэнгүүт маш их зориг гараа сандал дээр очсон. Амар их сандал ингээд зориг гараа сандал дээр очсон чинь амар хүндрэл хүлээлт байх гэдэг шүү дээ. Тэнд бол тэгэж их зориг гаргаж байгаа юм чинь. Тэнгүүт амар их зориг гаргаад амар өндөр хүлээлтээс нөгөө хүлээлтэнд нь хүрэхгүй бол зөвлөгөө чи юм хэл юм байт юм ба шүү дээ. Сэтгэл зүйч чи юм л байт юм ба шүү дээ гэдэг нэг урам угаралт явах одоо талууд байгаад байдаг байхгүй. Зүр би энд нь л зориулаад хэлээд байгаа гэсэн үг. Ийм урам угарлыг мэдэрч болно. Тийм. Ер нь бол нэг ийм мэдрэмж мэдэрч болно. Тийм. Гэхдээ зөвлөгөө болох юм гэсэн үг биш шүү. Энэний цаана айгүй олон шалтгаан байдаг. Гэдгийг би тайлбарлах гэж сая юм комментод хэлсэн гэсэн үг. Зөв. Сэтгэл зүйчтэй уулзалтын одоо тоо ч юм уу давтамжийн үед ямар гэдэм бол одоо зарим хүмүүс би энийг удаа уулзаал тэгээ болцсон гэдэг. Зарим нь болохоор би тэр сэтгэл зүйч дээр явж байгаа гэл ингээд одоо нэг жил дамндаг ч юм уу явдаг шүү дээ. Энэ ялгааныг юунд дээр эсвэл үнэхээр тэгж удаа явах хэрэгтэй байт юм уу? Тийм тэгэхээр энэ хамгийн их нөөцлөлөгчийн өөрийнх нь зөвлөгөөнөөс хүсэж байгаа хүлээлттэй холбоотой. Тэр хүн зөвлөгөөнөөс аяг хүсэж байгаа. Зарим хүн жишээ нь би өстө энийг өөр ярих хүн байхгүй байна. Амар уураад амар хэцүүнтэй ярих гэж ирлээ гэж ирэх тохиолдол байна. Тэгээ нэг л удаагийн зөвлөгөө. Тэрийгээ яриад болцсон тавьшаарсан. Тэр сэтгэл зүйч тэр хүний амьдрал байгаад байгаа юм биш шүү дээ. Тэг нэг юм ярьж болох хүнийг хайж ирэх тохиолдол байна. Тэгмүүд энэс арай давсан одоо тодорхой бас үйл явдалтай холбоотой сэтгэл зүйд шаналсан, шархалсан ч юм уу тийм. Яг энийг хуваалцмаар энийг л давж гармаар нэг тохиолдол байна. Тэгэнгүүт би нэг ийм характертай хүн энийг ингээд өөрчилмөр ч юм уу. Би энэнийхээ асуудлыг шийдмээр ингээд бүр том хэмжээний асуудал ярих ч юм байна. Тэгэхээр тэр хүний хүсэл зорилготой холбогдож орж ирнэ гэсэн үг. Тийм тэгээд нэгт энэ холбоотой байна. Тэгээ хоёрт нөгөө очиж байгаа мэрэгчлэлтнийх нь өөрийнх нь арга барил туршлагатай бас холбогдно. Зарим мэрэгчлэлнүүд 7 хоног болгон уулздаг мэрэгчлэлтэн байна. Мэрэгчлэлтэн бол үйл ажиллагааны хамаарна. Зарим тохиолдолд ингээд за энэ хүнтэй 7 хоног болгох шаардлагатай байна гэдээ уулзах хүмүүс байна. 7 хоногийн нэг удаагийн уулзалтын давтамжаар 7-аас 17 хоног уулздаг ч юм уу. Тэгээ гайгүй болоод ирэхээр 2-3 7 нэг удаа уулздаг ч юм уу. Тэгээд зарим зөвлөгөөний арга барилууд жишээ нь нэг удаагийн уулзалт 45 минутаар байдаг үлцэтгэл зүйч байна. 60 минут байдаг хүн байна. Тэгээд бүр тэрнээс арай удаах хугацаагаар өгдөг сэтгэл зүйч бас байна. Тийм тэгэхээр үйлчлэгчийн зорилт байгаа одоо асуудлын хэлбэр нөгөө талаас мэрэгчлэлтний арга туршлага гэж хэлмээр юм уу? Тийм тэгэхээр айгүй дахиад олон төрөл байгаа л гэж хэлээ та. Би одоо ингээд яриагаа сонсоод тангууд айгүй бүрэнхий бүгд дэлгэрэнгүй юм байна байхгүй. Тийм тэгэхээр ер нь бол зөв эцсийн цагт сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг үйл нэг юм тогтцсон нэг л зүйл гэж хэлэхгүй. Маш олон төрлийн зүйл байна. Сэтгэл чинь өөр ингээд амар ингээд агуу том зүйл шүү дээ. Тэгэхэд энийг ингээд нэгэн жижиг юм багтааж ярина. Одоо энийг бүр тодорхойлно нэг нь надад аягүй хэцүү санагдчих. Тэгэхээр тухайн зорж ирсэн хүний асуудал магадгүй тэр хүний ярилцахыг хүсэж байгаа одоо хэмжээ нөгөө талаас сэтгэл зүйчийн арга барил эдгээрийн огтлолцлоос хамаарх нэ. Тэгэхээр та сэтгэл зүйчийг сонгоод уулзахад магадгүй нэг удаа уулзаж болох нь байна. Эсвэл давтамжтай хугацаагаар явж болох нь байна. Тэгэхээр тэр бол тухайн нөхцөл байдлаас хамаарх нэ гэж ойлгож болохоор санагдаж байна. Сая арга барилтай холбоотойгоор ингээ ярь өрнөлөө шүү дээ. Өөрөөр арга барилтай гэдэг. Тэгээ манай нэг найз сэтгэл зүйчтэй уулзсан чинь яг ингээ өсмөрч шиг намайг бүр амар хараад исэн гэж ярьжсэн байхгүй юу. Тэгээд яг яасан юу болсон гэсэн чинь ингээ картууд дэлгэж тавиад тэгээ яг өсмөрч шиг ингээ намайг айгу хилээдсэн. Яг юм үзүүрчтэй уулзаж байгаа юм шиг санагдсан гээд. Тэгтэл миний бас нэг өөр уулзаж исэн туршлага дээр болохоор зүгээр илүү ярилцлага явж исэн байхгүй юу. Тэгэхээр санийгдээ ярьж байхад хэлбэрүүд нэр өөр л юм байна даа л гэж бодогдчихээн л та. Ярьж болох юм ба шүү дээ тий. Эсвэл одоо карт үзэж болох юм байна. Тэгэхээр яг зөвлөгөөн дотор яг юу болдог уу гэдэг нь хүмүүс жоохон сонирхолтой хэл та. Яг энэ мэдээч яриг саяны таны хэлсэнчлэн одоо тухайн сэтгэл зүйчийн арга барилаас өөр байдаг. Гэхдээ ерөн зөвлөгөөн дотор яг юу болт юм болоо. Дэм болдог. Дэм болдог. Тодорхойлсон. Зөвлөгөөний дотор одоо би өөрийнхөө туршлагыг яриад байна. За эхлээд хүн дээр би танилцсан. Сайн байна уу намайг тэр гэдгээ гээл сайхан. Тэгэл нөгөө хүн рүү танилцууллаа. Би өөрийгөө танилцуулахдаа би ингээл одоо хаана төгссөн, хаана ажилласан гэж чатгаараа танилцуулдаг. Тэгээ нэг юм хүн байна гэл. Тэгээд
Тийм миний тийг хэлээ да гэж бод зөвлөгөөнийх нь аягүй хэлмээр байдаг хэлдэг зүйл юу гэхээр энэ хугацаа бол ингээд таны цаг хугацаа. Ингээд та юу ч ярих хэрэгтэй, юу ч ярьж болно. Та юуны талаар ярих сонирхолтой байна гэд ингээд хэлээ явна гэсэн. Тийм тэгээд эхэндээ бол ер нь нэг юм зарим хүмүүс ингээд цутгаж ярьдаг ингээд мэдрэмж нь ингээд тулцсан бүр ингээд ярих хэрэгцээ маш өндөр байгаа хүмүүс ингээд тасралтаа даа гэж ингээд яриа л авах. Ягаад гэвэл цэвэр одоо намайг ч юм өөрөг чинь сонсох тийм боломжийг олно гэдэг чинь ингээд бидний амьдрал дээр нь байнга олдох зүйл биш шүү дээ. Ингээд ямар ч харилцаан дээр 50-50 байдаг ч юм. Тэгмээ цэвэр 100% намайг сонсно гэдэг чинь айгүй гоё зүйл байхгүй нэг талаас. Тэгээ тийм тохиолдлууд байна. Юу ярихаа мэдэхгүй гацах үе байна. Өршөөлөгчд байна. Тэгээ энэ дээр зүгээр ямар хөө процесс явах вэ гэхлээр сэтгэл зүйчийн зүгээс сонсно. Ойлгоно. Тэгээд мэдрэмжийг нь хуваалцах гэж оролдоно. Тань ингэ санагдсан байна тийм үү? Та үгүй. Та бол энэс болоо бухимдсан юм байна шүү дээ. Магадгүй энэ танд гонхтой байсан уу гэдэг ч юм уу. Ярианых нь цаана надад нэг тодорхой үйл явдал ярихад тэрний цаанаага мэдрэмжийг бий хуваалцах гэж оролддог. Та яг юу мэдэрсэн бэ гэдэг рүү биелгэж хэлдэг. За магадгүй энэс цаашлах юм бол та нэгэл ийм зүйл мэдэрсэн байна. Та тэгвэл магадгүй тусламж хүссэн юм байна шүү дээ. Аргадуулахыг хүссэн юм уу гэдэг юм уу. Тэнд ямар хэрэгцээ байсан бэ гэдгээр цааш гарч эхэлнэ. Нэг иймэрхүү байдлаар ойлгох тэр хүний хүлээн зөвшөөрөх зүйл яригдана гэсэн үг. Сэтгэл зүйн зөвлөгөөнүүд аягүй гоё зүйлсэн нэг нь та хүн болохоор ингэж мэдэрч болно шүү дээ гэд мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх аягүй гоё зүйл байдаг. Тэгэхгүй ингээд ингийн амьдралаар бид нар өөрсдөө аягүй шүүдэг. Хүмүүс бид нарыг шүүдэг, бид нар ч өөрсдөө шүүдэг. Би ингэж мэдэрч болохгүй, би яасан муухай хүн бэ? Би нэр уурж болохгүй гэдэг юм уу. Гэтэл мэдрэмж сэтгэл хөдлөлт болохгүй гэдэг зүйл байхгүй. Энэ цаанаасаа төрж байгаа учраас. Ялч мэдрэмж. Тийм ямар ч мэдрэмж юу? Хүнд мэдрэмж зүг төрж болно шүү дээ. Хүн мэдрэмжээ удирдах байгаа биш байхгүй юу? Би уурлаа гэж уурлаад байгаа биш. Би гомдъё гэж гомдоод байгаа биш. За бүр байли би дурлаа гэж дурлааг байхгүй юу? Цаанаасаа чинь төрж байгаа зүйл. Хүн мэдрэмж сэтгэл хөдлөлийг удирдах зүйл ерөөсөж биш. Гэхдээ бидний удирдлах юу байгаа вэ гэхээр бид нар ямар хариулт үзүүлэхэл удирдах болно. Уурлаа гэж юм аваа шийд гэж хэлээгүй. Гомдлоо гэдэг одоо юу гэдэг нь шууд ингээл хүмүүсээс харилцаа таслаа суу гэхгүй. Та ямар хариулт үзүүлэхийг удирдах болно. Гэхдээ юу мэдэрч байгаагаа бид нар удирдах байхгүй. Нэг юм буруу ойлголт байдаг л бид нар үүсдэг амар шүүдэг. Тэнгуү сэтгэл зүйн зөвлөгөөнд ирээ тэр сандал дээр суухад сэтгэл зүйч тэр мэдрэмжээ маань хуваалцаад та хүн болохоор ингэж мэдэрч болно шүү дээ. Танд ингэ санагдаж болно гэдгийг маань ингээд хүлээн зөвшөөрөөд ингэ мэдрэмжээ маань ойлгох ч юм уу. Гэж таагүй төстэй мэдрэмж. Нэрээ тийш дээ. Би ингэж мэдэрч болно шүү дээ гэдгийг аяух мэдэрдэг. Энэ сэтгэл зүйн зүйлээ аягүй гоё процесс. За гих мэтлэн цаашаа ингээ хөврөндөө. Ингээл ер нь бол яаж ч яаж хөвөрч болно. Тийм зүгээр надад аягүй сэтгэл зүйн зөвлөгөөний их үед би бол аягүй гоё мэдрэмжүүдийн одоо үйл явдлуудын нэг нь хэлмээр. Ер нь бол тэнд ойлгох юм байна. Миний мэдрэмжийн цаатлын мэдрэмжийг надад гаргаж өгөх юм байна гэж ойлголоо. Одоо уур бол нөгөө нэг хоёр дахь сэтгэл хөдлөлгээ сонсч ирсэн байхгүй юу? Тэгэнгүүт тэрийг би нэг ухаад үзчихсэн юм. Тэгэхээр яад хоёр дахьч гэж нэрлэлцэн гингүүт хүн гомцноосоо болж уурлаж болно. Магадгүй орхигдсон мэдрэмж авснаасаа болоод уурлаж болно. Тэгээ зүгээр ил гарч байгаа хэлбэр нь уур гэсэн байсан. Тэр дүр зураг сая ингээ орж ирэнгүүт нэрээ энэний чинь цаатлын мөн чанарыг ухаж ухчихээж тэр нэг яагаад байгаа вэ гэдэг сэтгэл хөдлөлийнхөө тайллыг олж авах юм байна шүү дээ гэж бодогдож байгаа байхгүй. Тийм байна. Тэгэнгүүт энэ зөвлөгөө яг явах тухайд энэ сэтгэл зүйн зөвлөгөөг нэрлэлсэн байна шүү дээ. Гэтэл зарим хүмүүс ихэнхдээ би өөрөө яриад ингээд би өөрөө уйлдаг. Уйлах юм процесс нь бараг 70% болчиход байдаг гэдэг. Тэгээд Монгол нэршилтээр өөрөө сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нэршилтэй байна. Тэр зөвлөгөө өгдөг үү сэтгэл зүйч та ингээ хэрэгтэй, тгийх хэрэгтэй гэдэг. Ер нь тэгдэж би одоо гэртээ очиж хоолоо сайн гэрээ тэгээд өглөө босоо бодолкоос аваагаараа гэж зөвлөгөө аягүй санагдаад. Тий. Ер нь бол нэг юм л анил та нэг зөвлөгөө гэдэг үг нь өөрөө зөвлөх юм зааж өгөх гэдэг утга бас орж ирдэг нэг төвхтэй юм байна тий. Би бас нэг наадах чинь бодож ирсэн ба зөвлөгөө гэдэг чинь үг чинь өөрөө яахыг нь заагаад байгаа шүү дээ бид нар ч ер нь бол амьдрал ер нь босод бүх юмдэр л тийм байдаг. Яахаа мэдхээ болохоор юу хийх юм аа зааж өгөх хүнээс авж байгаа зөвлөгөөг нэрлээд байгаа шүү дээ. Тийм тэнгуү сэтгэл зүйн зөвлөгөө яг юм шээ. Энэ юу вэ гэхээр сэтгэл зүйн зөвлөгөө нь бас нэг дахиад айгуугаа жанжин шугам байдаг нь хэрвээ
хүнд юу хийхийг нь яг таг заагаад өгчих юм бол тэр хүн магадгүй тэр удаад аягүй амжилттай хийж болно. Гэхдээ дараагийн удаа дахиад л нөгөө хүнээс ирээд юу хийхийг маань заагаад өгөөч гэдэг зүйл явах нь аягүй их байдаг. Өөрөөр хэлбэл тэрийг өөрөө даван туулах биш хин нэгнээс тусламж аваад байгаа байхгүй. Тэр хүн нэг юм надад эрдэм мэдлэг хайрлаач яах вэ? Миний яах маань хэлээд өгөөч гэл тэр хүн дээр л очих нэг юм хэрэгцээ хамаарл үүсэж байна. Өөрөө тэрийг даван туулахгүй. Одоо нэг талаар жоох хөвгөдөд тастай байгаа байхгүй. Яах вэ гэх том үнээр асуудлаа шийдвэрлэж байгаа гэдэг гэсэн. Гэтэл энэ хүн өөрөөрөө тэр асуудлыг даван туулчвал нэг энийг ингэж даван туулдаг да гэдэг туршлагыг олж авч байна. Туршлага олж авахаар өөрийнх нь итгэл өсөж байна. Өөрөөрөө авч авах чадвар нь дагаад өсөж байгаа байхгүй. Энэ нэг юм айгүй олон одоо даваа талууд харагдаж байгаа юм үр шимүүд гэмээр юм уу? Энийг дэмжих гэж сэтгэл зүйн зөвлөгөө байдаг гэсэн үг юм бол. Тэр хүн асуудлыг өөрөө даван гарах зовчлаарай. За тэр хүн асуудлаа яг цэвэр өөрөөрөө даван гарахт нь сэтгэл зүйн зөвлөгөө чиглэж байгаа гэсэн үг. Энэ ч зорилго нь л энэ. Тэр хүний дотоод хөгжлийг дэмжихэд тэр хүн өөрөөрөө даван гарахад тэр хүн өөрийнхөө давуу талуудыг олж харахад энэ зөвлөгөө чиглэж байгаа. Зорилго нь л өөрөө энэ. Тэрнээс шүү хийхийг би зааж өгөхгүй биш. Яг магадгүй зарим тохиолдлуудад би зааж өгөх боломж байхыг үсэхгүй ингээд хийчих гээд. Гэхдээ дахин хэлэхэд би юу хийхийг нь заагаад өгчих юм бол тэр хүн надад буцаал хүрээд ирүүл яах юм. Ийм асуудалс одоо яах вэ? Гэтэл тэр хүн надад дээр дахин ирээд ах боломж гарах уу? Тэр хүн надад дээр дахин ирээд зөвлөгөө авах санхүүгийн боломж нь байх уу? Гэдэг ч юм олон асуудлууд үүсэж байгаа байхгүй. Тэр хүнийг би даах чадвар нь өсөхгүй байгаагаас шнэ өөрөөс хамааралтай болохгүйгүй шүү дээ. Хамгийн чухал нь. Тэр ер нь энэ цаана ийм л том зүйл байгаа. Ийм ч бас бид нэр зөвлөдөггүй, зөвлөж болохгүй. Бидний одоо юу гэдэг баримтлагдаг дүрм журмаас гачна. Нөгөө талаасаа өнгийн хэсэгтээ би айгүй туслаад байгаа. Айгүй гой асуудлын даван талуулаад байна шүү дээ. Гэхдээ би өөрөөсөө хамааралтай болгож байгаа байхгүй. Гэтэл би чинь тусдаа мэрэгжилтэй шүү дээ. Тэр хүн өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө цаг завыг гаргаад надаас үйлчлэгээ авч байгаа. Надаас үйлчлэгээ авч авах хэрэгтэй. Би тэр хүний нэг талаас яг найз нь бол биш. Яг мэдээж хэрэг сэтгэлийн холбоо үүсдэг. Би үйлчлэгчтэй нэг юм сэтгэлийн нандин холбоо үүсгэж юм. Тэнд хайр явна. Хайрлна, нөхцөлгүйгээр хайрлна. Тэр хүний нөхцөлгүйгээр ойлгоно. Тэр хүнийг дэмжмээр санах сэтгэлийн холбоос үүснэ. Гэхдээ би тэр хүний хувийн амьдралд байгаа хин нэг хүн биш. Би найз, ахтай хамаатан садан биш. Би тэр хүний яг хувийн ахур нь орч чадахгүй. Тийм хэрнээ би тэр хүнийг өөртөө дасгаад, би тэр хүнийг өөртөө хамааралтай болгоод, би тэр хүн ингээд над руу л ирэхгүй болохгүй болгодог гэдг нь өөр аягүй харь гэсэн. Эсэргээр нөгөө зүүхад зөрчиг муухай сэтгэл өвдөн болно гэсэн үг. Хэцүүж гэсэн би тэр хүнийг тухайн нөхцөлд би даах чадвар нь өсөж байгаа зүйлээ л хийх хэрэгтэй. Ийм ч учраас хил хязгаар байгаа. Хил хязгаар өөрөө яагаад байгаа вэ гэхээр тэр хүний төлөө хийж байгаа зүйлийг нэдэд харагдана гэсэн үг. Тэр хүнийг хайрлахын тулд хил хязгаараа тавьж гинэ гэсэн үг. Тэгэхээр энэ хил хязгаарыг тавьж сурна гэдэг нь бас сэтгэл зүйчийн хувьд бас нэлээд оролдлого гарах юм шиндээс мэдэж байна л та. Бүр аимшигтэй, бүр аимшигтэй. Одоо ингээд айгүй мундаг яриад байгаа зүйлээ заримдаа би ингээд өөрөө сэтгэл зүйн зөвлөгөөний үеэр ч юм уу дараа нь ингээд хүүе би одоо хит аврагч нь болох гээд байна да гэдгийг байнга мониторинг хийн. Тэгээд яриад байгаа зүйлээ би ингээд төгс чаддаг зүйл гэсэн үг биш. Суралцж байгаа. Би 10 жилийн дараа суралцаар байна, 20 жилийн дараа суралцаар байна. Тэгээд нөгөө нэг сэтгэл зүйч өөрөө бас шавс хүн шүү дээ, суралцж байгаа гэж хэлмээр. Би одоо ингээд айгүй мундаг том ингээд ойлголтуудыг яриад байгаа байхгүй. Гэтэл би чинь өөрөө бас энийг заримдаа сурна, ойлгоно. Тэгээд одоо ингээд зөвлөгөөний үеэр заримдаа сэтгэл зүйч уйлаа штэ. Би ингээд сэтгэлээрээ сонсож хүн болохоор тэнгууд ингээд монголчууд энийг ониогоо олгож ярьдаг. Би асуудал очиад ярьсан чинь нөгөө сэтгэл зүйч уйлчлаа ингээд. Уйлна. Энийг үлдэн уйлна. Уйлахгүй ч юу вэ, ойлгох ч юу вэ. Нөгөө нэг манай мэрэгчлүүд нь аяг их ингэж хэлдэг байхгүй юу? Сэтгэл зүйчийн багж нь бол зэмсэг нь бол өөрхийн сэтгэл нэгээд. Одоо сэтгүүлч чинь ингээ үзэг цаас байж магадгүй. Эмчих ингээд хөдний эмчих ингээ өрмөнж байдаг юм уу те. Тэнгүүд миний багж миний сэтгэл байхгүй юу? Би сэтгэлийг ашигладаг. Би өөрийнхөө сэтгэлийг юм мэдэрч байгаагаа ашиглаж би зөвлөгөөгөө өгдөг. Тэгэхээр нэг л би сэтгэлээ ингээд ашиглаж ажиллаа хийж байгаа бол үннээрээ л байна. Үннээрээ байвал би цариндаа уйлна. Энэ угаасаа болох процесс. Тэгэхээр одоо энэчнээс өөр юу хэлэх вэ гэхлээр магадгүй таны сэтгэл зүй заримдаа уйлвал энэ хэвэн шүү. Энэ ингээд хөрх юм үннээрээ л байгаа хэлбэр нь тэр. Тий.
Тэр хүн одоо сулд ороодоо ч юм уу уйлаад байгаа зүйл биш. Таны цэврээрээ байгаа мэдрэмжийг хуваалцаж байгаа учраас тэр хүний үнэн сэтгэл хөдлөл нь гараад тэр нулимаас гарч ийнэ гэсэн. Мэдэрсэн болохоор. Мэдэрсэн учраас тэр амьд байгаа учраас тэр ингээд үннээр байгаа учраас гэсэн. Ингээд саний процессыг төсөөлөж явахаар үнэхээр юм нэг юм тайвширлын дээрэс нь ингээ хүн чинь ингээд одоо ямар ч хүн байсан бай ингээ оршин байгаа шүү дээ. Амьд бодгол тэгэнгүүт тийм оршихуй хувьд ингээ бие биенийгаа түшиж тэр хүнийг ингээд юу ярьснаас нь үл хамаарч оршихуй хувьд нь ингээд хүлээн зөвшөөрч байгаа юм шиг ингээ мэдрэмж санаадад төрж байгаа байхгүй юу? Тэр хүний юу ярьснаас нь биш одоо ингээ шашин шүтлэг янз бүрийн юмс хамаагүй зүгээр та ингээд энэ дэлхий дээр амьд хүн амьд байдгал тэгээ тэр чигээр чинь би таны хүлээн авч ийн гэж байгаа юм шиг. Тийм нэг оршихуй гэмээр ч юм уу тийм мэдрэмж төрж байна. Тийм зөвлөгөөний өмнөөс айгүй гоо нандин зүйл нэ. Бид нар ингийн амьдрал дээр одоо нэг юм нөхцөл хайрыг аюул хамсдаг. Нөхцөл хайр гэдгээр би юу хэлэх вэ гэхлээрээ сайн дун авал магтуулна. Одоо мундаг байвал хүндэтгэл авна. Одоо гэртээ сайн хүүхэд байх хэрэгтэй. Нэг тодорхой зан характерын стандартад хүрэх хэрэгтэй. Хариуцлагатай, цэвэрчнэн бай. Одоо юу гэдэг чадварлаг байх хэрэгтэй. Хүчтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Нийгмийн харилцаан дээр ажил дээр ч яригдсан, зарим тохиолдолд найзын харилцаан дээр ч одоо маш олон харилцаан дээр ийм илэрч идэг. Тэнгуү сэтгэл зүйн зөвлөгөөн дээр л та мундаг байх хэрэггүй. Та тэнд хариуцлага гэдэг юм уу тодорхой түвшний мундаг бийжээж бид сэтгэл зүйд таалагдах гэж ямар нэг юм ярих хэрэггүй. Одоо ингэж нэрлж болохыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ зарим талаар нэг юм ямар ч нөхцөлгүй хайрын элемент тэнд өөрөө байдаг. Одоо бараг л маш жижиг хуваарч гэмээр юм уу ээжийн хайртай төстэй зүйл байж болно. Юм нөхцөлгүйгээр. Чи мундаг болохоор чинь би чамайг сайн болохоор чинь ч юм уу энийг хийгээгүй. Чамайг би хүн болохоор чинь л гэж байгаа. Чи мэдэрдэг, амьсгалдаг, тэгээд хөдөлдөг ч юм уу сэтгэл чинь байдаг хүн болохоор л энэ явагдаж байгаа гэсэн үг. Гэдэг тэр мэдрэмж ингээд дамжуулах гэж оролддог. Манай мэрэгчлээ одоо миний өвдөж тийм. Нөгөө хайр ярихаар хүмүүст айгу тийм хөөе хайраа гэж бодогдож магадгүй. Тэгэнгүүт хүмүүсийн хоорондын харилцаа учраас үнэхээр ингээд ийм хүн гэдэг мөн чанарынхаа тэр нөгөө эцсийн нэг юм эхлэл байгаа шүү дээ. Тэрэн дээр очиж ингээд харилцаж байгаа. Тэгээд тэр мэдрэмжийг бас сэтгэл зүйч өгөхийг хичээж байгаа. Гэтэл энийг нөгөө нэг илүү мэрэгжлийн болгоод байгаа зүйл нөгөө нэг шинжлэх ухаанч одоо мэрэгжил ёс зүй гэдэг зүйл ингэж зааглаж ийм төрсөнд оруулж өгч байгаа юм шиг санагдаад байна л да. Мэдээж тэнд ээжийн хайр шиг хайраар нь хайрлаад байвал тэнд мэрэгчлэн гэдэг зүйл ингээ мэддэхгүй болчихно тий. Тэгээ нөгөө нэг амьдрал гэдэг зүйл амьдрал чинь ингээ бүхлэг том ингээ зүйл байгаа шүү дээ. Тэр дотор шинжлэх ухаан багтаж байгаа ингээ нэг юм хамтдаа ийм нэг дүрс үсгэж байгаа юм шиг дүр зураг орж ирж байна л да. Тэгээ ер нь бол манай одоо гаднаас ирж байгаа багш илүүттэй гэдэг буруу ашиглалаа. Мундаг мэрэгчлэнүүд ирээ зүгээр юу гэдэг вэ гэхээр энэ сэтгэл зүйн сэтгэл засны шинжлэх ухаан чинь юу вэ гэхээр хэдэн мянган жилийн турш хүмүүсийн амьдрал угаасаа л байсан зүйлийг дистараллог гэх нь болоо шинжлэх ухааны хэл рүү хөрвүүлж хэлбэрчтэй л гэдэг байгаа байхгүй. Надад ч гэсэн үнэн шүү дээ. Ингээд амьдрал дээр сэтгэл зүйн одоо бүр ингээд юу ч сонсож байгаагүй одоо сэтгэл судлалын шинжлэх ухаан ч гэдэг талаар нэг сонирхдаггүй хүмүүс маш гайхамшигтай сонсогч, маш гайхамшигтай одоо бараг сэтгэлийн ангаагчд байдаг. Төрөлхөн хүмүүс байдаг. Энэ амьдрал дээр байдаг зүйлийг бид нар дистараллын олоод шинжлэх ухааны хэл рүү хувиргалцсан хэлбэр. Тийм яг ингэж боддог болохоор заримдаа би өөрөө айгүй юу байгаарэ гэж хэлдэг чинь. Амьдрал дээр юуг нь сонсоогүй нэ төрөлхөн айгүй мундаг юм хүмүүс байдаг шүү. Тэгэхээр одоо ингээд хит бити бартаа гэж гэдэг нь өөртөө айгүй хэлэх тохиол юм байдаг. Нэрээ тийш үү те зүгээр ярилцаад сухад айгүй нэг юм чиглэл өгчдөг дулаан мэдрэмж төрүүлдэг. Нөхцөлгүйгээр зүгээр л хүнийг ойлгодог нэг юм дулаан хүмүүс амьдрал дээр байдаг шүү дээ. Одоо намайг ойлгодог, намайг сонсдог, мэдэрдэг тийм хүмүүс амьдрал дээр байдаг. Тийм хайрламар юм. Магадгүй одоо миний ярьж байгаа айгүй шинжлэх ухаанч болсон одоо имдрэгдээд байна л да. Гэтэ зөв нэг иймэрхүү хүмүүсийн харилцаа хандлагт нийлэрсэн одоо нийтлэг дистаралтай зүйлийг нь одоо магадгүй манай дээд үеийн сэтгэл судлаачаас судлаад инкер сэтгэл хамард юм байна. Инкер айгүй имчилгээ болд юм байна гэдгийг ингээд судлаад судалгаа хийгээд одоо мэдлэг мэрэгшил болгоод бид нар лөө дамжуулахын магадгүй бид нар сурсан. Гэж хэлмээр юм.
Та илүү нөгөө хүүхэдтэй тэр дунд насан туршидтэй ажилдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгээд ямар нөгөө нэг хүмүүс их зорж ирдэг болоо гэдэг юм сониучрахад асуумаар байна л да. Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр уг нь бол бид нар чинь ингээ ойлгохдохын тулд сэтгэл зүйчдээр очиод байгаа юм шүү дээ. Гэтэ цааш шалтгаан мэдээж эрэг нөгөө асуудлаагаа таньж мэдэх тэрийг яаж даван туулах уу гэдэг аргыг хайж байгаа. Гэтэл хүмүүс яагаад би нэг нэрээ ойлгодог одоо тоон магадгүй цөөрцөн ч юм бэ ч юм уу эсвэл тийм чанартай ярилцлага яагаад хүмүүсийн дунд одоо явагдах нь багассан юм бол гэж бодогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр тань дээр ер нь ямар хүмүүс илүү зорж ирдэг вэ? Ямар асуудалтай гэх үү? Яг хоо над дээр янз бүрийн асуудалтай хүмүүс ирнэ. Гэр бүлийн тэгээд одоо юу гэдэг би юу хүсэж байгааг ойлгохгүй байна, өөрийгөө ойлгохгүй гэдэг юм. Одоо оршихуйтай холбоотой асуудалч байт юм. Оршихуйгаа ойлгохгүй байна гэж надад юм. Тэгээ хайр дурлалын асуудал орж ирнэ. Харилцааны асуудал тэгээд ер нь яг олон асуудал байдаг. Гэхдээ яг ингэж харах юм бол арай жоохон судалгаа хийх гэж оролцсон, үйлс хийх гэж оролцсон хүмүүс л ирдэг гэж нэрлэмээр юм уу. Тийм тэгэж яг миний нөгөө нэг царай зүс дүртэй холбоотой байж магадгүй залуу хүмүүс ирэх тохиолдол айгүй байдаг. Одоо залуу хүн нэг ил ойлгоно гэж боддог ч юм уу. Нэг тиймэрхүү зүйл байдаг гэж магадгүй нэг талаасаа. Тэгэхдээ яг ингэж харах юм бол энэ сэтгэл зүйн зөвлөгөө гэдгийг арай илүү одоо чөлөөтгөр хүлээж авах нь насны хамааралтай бас байхыг би үүсэхгүй. Юу вэ гэхлээр одоо би бол чинь 90 онд чинь яг 20-д байсан 70 оных нэг ч юм уу. Одоо 60 оных нэг ийм аюу маш хүчтэйгээр даван тус хүмүүс гэж хараад байгаа байхгүй юу. Бүр ингээл юм сэтгэл мэлтгэл наадах чинь зав амьдрал байна. Амьдрал наадахтай чинь гарах зав байхгүй байна. Амьдрал тэрнээс л том асуудал байхад гэ тэрийг сонсох зав байгаагүй. Цаг хугацаа болон төсөл нь байгаагүй учраас ингээд амьдралын асуудлууд ингээд нэг юм хөдөлмөрлөөд ингээд давж гараа сурцсан. Тэнгүүд дараачийн үе нэг 90 он 2000 оныхан ч гэдэг юм уу. Арай илүү ингээд энэ үйлчлэгийг авах хэрэгтэй. Энэ бол үйлчлэг юм байна. Ингээд авдаг зүйл юм байна гэдэг ойлголт арай байх цаг үед нөхсөө болчихсон хүмүүс учраас юм насны одоо ялгаанууд ажиглагдаад байдаг. За бүр жишээлх юм бол би сая сургууль 3 жил ажиллахад одоо багцхан гаруйсан сэтгэл зүйчсэн. Тэнгүүд тэн дээр би чинь одоо төгсгсөн хүүхдүүд сэтгэл зүйн зөвлөгөө авах соёлд суралцаад төгсөж байгаа байхгүй. Өө асуудал тохиолдонгууд зөвлөгөө авч болно. Зөвлөгөө авдаг. Тэгээд 60 минут байдаг. Тэгээд би ингээд асуудлынхаа одоо гаргалгаа гарахтаа жоохон тусалцаа авдаг ч гэдэг юм уу. Ядаж мэдрэмж илэрхийлж болно гэдэг соёл суралцаа гарч байгаа. Ийм зүйл байдаг. Ингээл тэр бол хэвээ. Одоо ингээд яна юу гэт юм бол тоо. Ямар үйлчлэгээ гардыг бол тоо. Ямар үр дүн хүрдэм бол тоо гэж юм нэг юм ингэж бодохгүй байдаг зүйл шүү дээ. Гэдэг үе бэлтгэж байгаа одоо чинь. Одоо 2000 оны дунд үеийнхэн ч гэдэг юм. Тэгэхээр нэг ийм ялгаа бол над дээр ажиглагддаг. Тийм. Гэхдээ яг хуу зарим тохиолдолд жоохон харамсалтай зүйл нь одоо бид нар дээр нийтлэг гаргадаг одоо эмнэлгийн салбар дээр ч аягүй ярьдаг. Бүр нэг болохоо болцсон хоноо ирдэг гэж эмчнэр ярьдаг шүү дээ. Бүр ингээд өвдөөд бүр дуусаад яг тэрнтэй ижилхэн сэтгэлээ ч гэсэн бүр ингээд болохоо болоод сэтгэл бүр ингээд маш их өвдөөд юу ч их сонирхолгүй байна. Бүр ингээд юунаас кафеха болчлоо гэдэг их тохиолдол байдаг. Төвчж байгаа. Ууган сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг чинь бүр эцэстээ тулаад болохоо болохоор ирдэг зүйл бас биш. Чинь ингээд наанаа сэргийлэх зорилгоор авч болно. Одоо нөгөө нэг урьдчилан сэргийлэх үзлэгт ордог шиг үү? Авч болох байхгүй юу? Ер нь эмчнэр ч гэсэн нэг байнгалтай шүү дээ. Өвдсөн хойно эмчилгээ авахаас илүү сэргийлж авах юм бол эрүүл мэнд тамаг хэрэгтэй нугаас ойлгомжтой. Яг энэтэй ижилхэн сэтгэл зүйн асуудалтай холбоотойгоор ч гэсэн ууг наанаа би ингэгээд байх шиг байна гэдэг дээр ядаж ирэх юм бол тэр хүний сэтгэл санаа эрүүл мэндэд бүгдээр нь хамааралтай. Хүмүүсийн сэтгэлийг биенээс нь тусдаа нэг юм ялгаатай зүйл шиг ойлгоод байдаг. Нэг юм хийсвэр зүйл шиг ойлголт бид нар аягүй их байдаг. Гэтэл энэ айц түгшүүр чинь ходоодонд нөлөөлж байна. Одоо стресс эн чинь өөрөө хүний биеийн дархлаа унгаахад нөлөөлж байна. Эн чинь ингээд физиологидоо нөлөөлж байгаа зүйл энэ мэдрэмж чинь өөрөө ингээд хийсвэр зүгээр л ингээд нэг юм барьж болдгоо хэмжиж болдгоо ингээд юу гэдэг. Бөө мэдрэмж байж лээдэг гэдэг нэг юм ингээд өнгөрөөл байж идэг. Биднээс тусдаа зүйл биш байхгүй юу? Энэ айдас гуниг, энэ уур уцаар, энэ стресс гэдэг чинь бидний бие нөлөө үзүүлж байгаа. Энэ цаашаа дамжиж байгаа магадгүй физиологи өвчин болж байгаа. Гэтэл энэс өмнө мэдрэмжийн төвшөнд байхад энийг илэрхийлээд, энийг ингээд тавьж явуулаад хэрэгтэй үйлчлэгээ авна гэдэг ямар их зүйлсээс үрчсэн сэргийлж байгаа гэдгийг бас олж харах хэрэгтэй.
Тийм яг энэтэй холбоотойгоор сүүлийн үед одоо хүүхдүүдийг яаж амьдрах уу одоо яаж боловсруулаад дэвшлэх үү гэдгээс гадна сэтгэл зүгээ яаж авч явах уу гэдэгт анхаарад сургуулиуд сэтгэл зүйч ажиллаад сэтгэл зүй хичээлүүд ороод эхэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн 2 асуулт үлдэж байна л да. Дуусч байгаа юм уу? Ямар гонхтой юм бэ? Би та бүхэнд хамт баймаар. Магадгүй дараа нь дахиад өргөдөх юм лээ тийм. Таны хувьд одоо ингээд баггүй хугацаагаар одоо хүмүүс зөвлөгөөгөд ажиллаж байгаа хүн тэгэнгүүт манай үзэгчдийн хувьд сэтгэл зүйчтэй уулзаад үзчихдээ юм лүү гэж бодсон хэрнээ удаан хугацаанд бодоо шийдвэрээ гаргаж чадаагүй хүмүүс биш магадгүй. Тэгэхээр та тэр хүмүүс сэтгэл зүйч байгаа зүгээс юу гэж хэлмээр байна гэж асуувал та юу гэж хариулах вэ? Сэтгэл зүйн зөвлөгөөнд очно гэдэг нь та өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж хэлмээр байна. Энэ ингээд та өөртөө хийж байгаа зүйл. Тийм тэгээд энэ нь үр дүнтэй байх. Болно гэхээр айгүй л том дуурах гад байна л да. Хүн болгоны туршлага өөр юм байна. Тэгэхээр ингэж харах хэлэх нь айгүй өөрөөсөө л болчихж байна. Тэгтээ зүгээр айгүй хэлмээр санагдаж байгаа зүйл нь одоо миний туршлагаар үзэхэд зөвхөн өөрийнхөө өмнөөс ярихад сэтгэл зүйн зүйл айгүй үр дүнтэй байдаг. Энэ өөрөө амьдралын чанарт өөрчлөлт оруулдаг. Ингээд харах юм бол бид нар өөрсдөө гаргаж байгаа шийдвэрээс хамаарч бидний амьдрал ямар хөө байх вэ? Ямар хөө төвшөнд байх вэ? Ямар хөө чанартай амьдралаар амьдрах вэ гэдэг бид нар бүгд өөрсдөө шийддэг. Гэтэл энэ шийдвэр сэтгэл зүйн асуудал өөр маш хэмжээнд нөлөөлж байгаа. Би тэр шийдвэрийг айцтайгаар гаргаж гинөө. Би тэр шийдвэрийг одоо юу гэдэг юмнаас тухтааж гаргаж гинөө. Эсвэл өөрөө хүслээр гаргаж гинэ гэж айгүй өөр ойлголттой байх гэдэг шүү дээ. Тэнгүүд энийг илүү баланслахад, илүү энийг тогтвортой байхад сэтгэл зүйн зөвлөгөө тус нэмрээ үзүүлдэг. Тэгэхээр энэ нь өөрөө таны амьдралын маш олон хэсгүүдэд нөлөө үзүүлэх өндөр хүчтэй зүйл гэж хэлмээр байна. Нүдээр харахад зүгээр л 2 хүн ярилцаад байгаа. Юу хийсэн зүгээр одоо битэр суугаа ярьж байгаа шиг ярьж байгаа байхгүй. Тэгээ бид нар ингээд ярилцж байгаад нэг итгэдэггүй. Бодит дүгдэл бид нар айгуугаа итгэдэг. Нэг юм соёлын бас онцлог багш хэлээ л да. Гэтэ өөрөө яриа өөр амар хүчтэй. Ер нь яг ярихгүйгээр ойлголцохгүйгээр хүний дотор байгаа бодол сэтгэлийг юу яаж өөрчлөх юм бэ? Гэж харах юм бол энэ дотор байгаа мэдрэмжтэй бид нар ажиллах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрчлөгдснөөрөө бидний амьдрал аюул чухал нөлөө үзүүлдэг. Одоо би чинь өнгөрсөн жил Оросоос аюул мундаг мэрэгчлээ сэтгэл судлаач ирээд бид нарт хичээл орсон. Тэгээд тэр хүн цагийн $100 байсан баха зөвлөгөө. Би буруу санааг бол нэг тэр авцсан. Магадгүй энэс үнэтэй гэж магадгүй. Тэгээд тэнд гарч ирсэн асуулт нь одоо Никодагийн уулзлаа байхгүй. Гэхдээ энэ хүн бол Никодагийн уулзлаа гэдэг хүн биш. Бүр ингэж жил 2 жил давханч ингэж засал зөвлөгөө өгдөг. Нэг хүндээ. Тэр юм зүгээр амар их болох гэдэг шүү дээ. Одоо бүр байр нэм болох гэдэг юм яа шиг монголоор. Тэгээд тэгэнгүүт манай нэг сургалтын суужсэн нэг хүн багшаас асуусан байхгүй. Энд ингэж амар их мөнгө болох юм шүү. Нэлээх мөнгө болох нэ гэсэн чинь багш өдөөс нь харснаа. Тэг өглөө шуурч их мөнгө болно. Гэхдээ миний үйлчлэгэнд хамрагдаж байгаа хүн энэ хэмжээг буцаагаад олдог. Амьдралын чанарт нь энэ хэмжээний нөлөө үзүүлдэг. Тэр хүний олж байгаа мөнгө цаагаад ихсдэг гэдэг хариулт өгсөн байхгүй. Тэг би сонсоод хөөх гэж бодсон. Тэгээ зөвхөн энэчнээс ингээ хүүрөөд ботох юм бол энэ цааны юу яриад байна гэхлээрээ сэтгэл зүйн зөвлөгөө чанартай сайн явагдаад яг түрүүний ярьсан ингээ холбоо үүсээд ингээд айгу зөв чигт явах юм бол тэр хүн өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг нэгсэн. Тэр хүн өөрийнхөө боломж бололцоог харж эхэлнэ. Магадгүй энэний цаана тэр хүн өөрийнхөө үнэлгийг сайжруулна. Би энээс илүү гейм одоо үнэлэмжээ сайжруулад эхлэхээр эдийн засгийн нөлөө үзүүлэх боломжтой байхгүй. Тэгэхээр зүгээр энүүгээр дамжуулаад нуршаад би юу хэлэх гээд байна гэхлээрээ сэтгэл зүйн зөвлөгөө магадгүй нэг цаг нь ийм биш тэгээд үнтэй гэж харахаас илүүтэй энүүгээр юуг орж надад ирж болох вэ гэдгийг бас харах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд мөнгийг гүрнэ гэдэг нь айгүй харцангуй ойлголт. Жишээ нь нэг цагийн зөвлөгөө 100,000 байлаа гэж үтэй за 70 гэхэд энийг магадгүй шинэ жилээр нэг баяр зориулж гаргах л мөнгө. За шинэ жил гэхэл ер нь баяруудаар гаргах л мөнгө. Нэг найзгаа төрсөдөрт бэлэг аваад бэлддэг ч юм уу. За шинэ хувцас одоо чи боддоо 100,000 шорт одоо джинс подолк хоёр авах байж болох уу? Нэг джинс подолк хоёр нэг өмдлах та. Нэг джинс нүг нагаад тэнгүүд яагаад энэ мөнгийг би өөртөө заруул ингээ зориулж болохгүй юм бэ? Бид нар энэ үйлчлэгийг авсан дадал байхгүй соёл одоогор сууж амжаа учраас бид нарт үнэтэй сонсогдоод байгаа байхгүй. Гэтэл одоо муухай одоо тоглоомоор хэлэхэд одоо нэг цагийн зөвлөгөө саях бол 3 коктейлний л унаалж байна. Ер нь бодох юм бол ингээд бидний авдаг үйлчлэгнүүдийн л унаагаад байгаа байхгүй. Тэгээ энэ бол таны өөртөө хийх хөрөнгө оруулалт. Энэ эрүүл мэндийн талтаач тэр, энэ одоо хувийн хөгжил талтаач тэр,
энэ таны шийдвэр гаргалт талдаач тэр өөртөө хийж байгаа зүйл. Ойлголоо. Тэгэхээр өөртөө ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг магадгүй та эргэлзээд явж байгаа бол тий шийдвэрээ гаргаарай гэж бас хэлмээр байна. Тийм тэгээд усаар нэг юм ясна мэдэлж байна. Би сая хөгжил талыг нь л ярьлаа. Гадна харагдахтай аюу гоё. Энэний цаана гүндээ юу вэ гэхлээрээ өөрөөгөө багаагаар нь мэдрэх амар гоё хүлэн зөвшөөрч. Би юм л хүн юм биш дээ. Окей. Гэдгийг нэг юм гоёор мэдрэх. Өөрөөгөө бас нөхцөлгүйгээр хайрлах бас аюу гоё. Бид нэр ингээд ухамсаргүйгээр ч юм ингээ анзаарч амжихгүй аюу хийдэг юм. Өөрөөгөө мундаг үед нь шагнадаг. Нийгэм төлөөлжрөх үед нь л ингээл өөртөө гоёор мэдэрдэг ч юм. Гэтэл би зөвхөн тийм үед нэг мэдрэх албатай биш байсан бэлээ. Би байгаагаар л хангалттай шүү дээ. Гэж би өөрөөгөө хайрлах мэдрэмжийг зөвлөгөөнөөс олж авах боломжтой байдаг. Энийг ингээд хүмүүст харуулах боломжгүй. Би ингэж мэдрээд штэ гэдэг би бусад харуулж чадахгүй. Гэхдээ энэ зүйл дотор явагдаж болдог. Энүүгээр би нөгөө амьдралын чанар гэдэг зүйлийг яриад байгаа. Нөгөө иддэг хоол чинь илүү гой хамтагдаж болно. Зүгээр л нөгөө алхдаг гудамжаараа илүү жаргалтай алхаж болно. Зүгээр л нөгөө нэг суудаг газараа илүү жаргалтайгаар байж болно. Нарны туяа илүү гой тусаад байгаа юм шиг, салхи илүү гой мэдрэгдээд байгаа юм шиг. Ийм зүйлс бас гүндээ явагдана. Хоёулынгийнх нь өнөөдрийн дугаар монголчууд бидний хувьд бол одоо цагаан сар болоод шинэ он буюу шинэ жил гарч байгаа. Одоо шинэ жилийн эхний дугаар байгаа. Тэгэхээр таны хувьд одоо үзэгч сонсогчдод зориулаад заавал сэтгэл зүйчтэй уулзахгүйгээр одоо өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч болох одоо энгийн дадлууд юу байж болох вэ? Тэндээс бяцхан зөвлөмжийг хоёлаа сонсогч үзэгчтэй хүргээд тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. За нэрээ сар шинэ мэндийг хүргээгүй мэн сонсогчтой. Сар шинэ мэнд. Тэгэхээр яг хаа. За тэгэхээр ер нь хамгийн их нь санал болгох зүйл нь юу вэ гэхлээр бичгийг санал болгомоор энийг сэтгэл зүйн зөвлөгөөнүүд дээр ч гэсэн гэрэн даалга болгож явуулдаг. Тэгээд зүгээр онцлог нь юу вэ гэхлээр бичгэд ч одоо хин нэгэнд ийм зориулж бичих албатай биш. Ийм шалгалтанд бэлдээд байгаа биш учраас хүн илүү өөрийнхөө юу бичмээр байгаа ямар илэрхийлэн гаргамаар байлаа чөлөөтэй гаргах боломжтой учраас сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд айгүй чухал нөлөө үзүүлж идэг. Тэр нь ингээд өдрөнд тэл бичих нь ч гэсэн хүнд ингээд сэтгэл зүйд эргэнэл үзүүлдэг гэдэг талаар судалгаанууд байдаг шүү дээ. Тэгэхээр тийм учраас зөвлөмөр нь тэгээд энэ бичсэн зүйл нь өөрөө бас эргээд магадгүй сөрөг утгатай зүйлс байж болно мэдрэмжүүд уур уцаар гоногч гэдэг юм. Тэгээ энийг хэрвээ магадгүй одоо хадгалах нь таалагдахгүй байх юм шууд ингээд уурдаг ч юм уу магадгүй шатаач болох юм тий. Энэ нь өөрөө бас эргээд аягүй тусламжтай болж болно. Нэг юм сэтгэл хөдлөлөө тавьж явуулж байгаа хэлбэр гэмээр юм уу гिचлмээр байна. Дараагийнх нь болохоор юу вэ гэхэлэр та өөрхөө дотн илүү ойлгогддог энэ хүн намайг сонсдог гэж боддог найзтайгаа ч юм уу дотны үнтэйгээ толонд олж олно. Тэр нь юу вэ гэхэлэр нэг юм 4-5 асуулт бэлдээд тэгээд ийм ээлжлээд минут тавьж гаж ярих байгаа. Тэгээд таймер дээр нэг 2-3 минут тавиад ч юм уу. Дөрөв нь юу вэ гэхэлэр яг өөрхөө оногцсон цаг дээр нэг хүн л яг тасралтгүй ярина. Нөгөө сонсч байгаа болохоор юм ус балгацсан юм шиг чимээгөө сонсно гэсэн. Тэгээ энэ минут та минутанда бүр ингээ хүрэхгүй байсан ч гэсэн чимээгөө сонсож болно. Энэ минут зөвхөн таныг галах хэрэгтэй. Тэгэд ингээ харилцан тоглож явна гэсэн. Нэг асуултанд эхлээд би хариулаад ашиг сонслоо. Дараа нь солиод би сонсоод ашигч ярина гэдэг дараалал явна гэсэн. Тэр нэг 30-40 минут болно. Тэгэд энэ тоглоомоор дамжуул айгүй их ойлгодог вэ гэхлээрэ хүн намайг одоо ингээд юу ч хэлэхгүйгээр яг цэвэр анхаарлаа хандуул сонсох нь ямар гайхамшигтай гэдгийг мэдж болдог. Одоо мэдэрдэг юмэр юм уу? Тэгээд бас нэг юм яг хүн сонсогдсон яг ярьсан дуу хоолойгоо ингээд хүргэсэн мэдрэмж авдаг. Нөгөө талын сонсож байгаа юм ч аягүй гоё суралцдаг юу вэ гэхэлэр өөрийгөө одоо үгүй хэр сонсогч вэ гэдгийг таньж мэдэх боломж үүсдэг. Тэгээд хүний яриг бас хэрэг таслах гад байдаг вэ гэдгийг бас анзаардаг ч гэдэм. Аль талтай аягүй юм өгөөчтэй байдаг. Тэгэхээр эднэр ингээд саяны ясан хоёр зүйл маш энгийн хөнгөх юм шиг хэрнээ аягүй гоё үр дүн сайтай байдаг. Тэгэхээр энэ хоёр дасгалыг л зөвлөмөр юм да. Баярлалаа. Тэгэхээр манай үзэгчдийн хувьд одоо энэхэр аргуудыг туршиж үзмээр байх юм бол дотныхоо хүнтэй эсвэл тэмдэглэлийн дэвтэр балаа аваад хийгээд үзээрэй гэж хүсмээр байна. Тэгэхээр сар шинийн дараах шинэхэн дугаарт маань бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн сэтгэл зүйчд орждоо маш их талархлаа.
Тэгээ намайг зурж оролцуулсанд та бүхнийг их баярлалаа. Тэгээд энэ ирж байгаа могоо жилдээ та бүхэн өөрсдөө сэтгэцэн эрүүл мэндэд анхаарсан, магадгүй өөртөө хөрөнгө оруулсан жил байх болтугай гэж үзэж өрөмөр байна. Баярлалаа. Үзэг сонсогчдоо тархины алаас сэтгэл зүйн подкаст нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн шинэхэн дугаар хүртэл түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэмээгэнтэй харьцуулаад байгаа маань нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг зөв. Харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болов. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гэд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.